Сайн бацхан үзэгчдээ та бүгдийн чин сэтгэлийн загталд тулгуурлан хүргэдэг сайн байна уу нэвтрүүлгийн ээлжид дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт олон зөвлөгөө мэдээллүүдийг багтаасан байгаа. Ингээд ээлжид дугаараа хүлээн авч үзнэ үү. Нэвтрүүлэгт анхаарлаа хандуулан үзэн суугаа эрхэм үзэгч танд баярлалаа. Сайн байна уу загтлын нэвтрүүлэг танд хүрч байгаа. Тэгээд бид нэвтрүүлгийнхаа дугаар бүрийн заншил ясаар нэвтрүүлгийнхаа эхэнд үзэгчдийнхээ илгээсэн загтлыг та бүхэндээ сонирхуулдаг байгаа. Ингээд хамтдаа загтлаа болгоогоод эргээд студид олцгаая. Сайн байцгаана уу? Миний загтлыг нэ унш өдрийн мэндийг хүргэе. Асуудалгүй амьдрал гэж үгүй бизээ. Гэхдээ л бусдын амнаас сонсоход хялбар юм шиг хэрнээ. Яхаа мэдэхгүй зүйлийг толгарах юм. Магадгүй надтай адил олон хүн бий зэ. Эргэлзэж тэнэгэлцснээ бусдаа хуваалцах нь зөв гэж би боддог. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хэрэггүй гэдэг үстэй. Тодорхой шалтгааны улмаас нэрээ нуцлахыг хүслээ. Эр хүн амьдралд юу эсийг тоглох вэ? Амьдралын их нухчаан дунд анд найз шиг нөмөр нөөлөгтэй зүйл үгүй гэж би боддог. Тиймдээч бусдаар хүрээлүүлж, миний найз гэж бахархаж явах дуртай. Би айлын ганц хүүхэд болохоор байхын л бусдыг бараадаж хандддаг байлаа. Ээж маань надад 2 ч дүү төрүүлчихсэн. Харамсалтай нь хүн бол чадаагүй маа. Тиймдээч миний хувьд найз нөхөд хизээд чухал байж ирсэн. Харин өнөөдөр энэ надад эргээд асуудал болоод байна. Хар багын 3 найз маань байдаг л да. Хамгийн сайн найз гэвэл би тэднийг л хэлнэ. Харамсалтай нь одоо нэгтэй л харилцаатай байдаг. Бид өнгөрсөн амьдралынхаа талаас илүү хамтдаа өнгөрөөсөн болохоор тангараг тасарсан 2 найзаа өгүүлж санах үе бишгүй л байх юм. Гэхдээ тэдний надад гаргасан занг нь урвалтыг нь ботхоор үгүйлэх сэтгэлээс ч илүү уур хүрдэг. Учир нь одоогоос 3 жилийн өмнө бид дөрөв нийлж нэг жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эхлүүлсэн юм. Тал талаасаа багахан мөнгө босгоод ирж хүчтэй эхлүүлсэн. Бид хэрэгтэй мөнгөнийхөө 3/2-ыг зээлээр болгосон. Тухайн үедээ хөдөө гадаа урагшаа хошоо явах, материал цуглуулах ажлыг Т2 найз маань зохицуулж байсан учраас эндэх байр, үйлдвэрлэл, зээл мөнгөний асуудлыг бид хоёр амжуулдаг байсан. Бид жил хагасын хугацаанд маш их зүйлийг амжуулсан. Үйлдвэрлэл маань үйл ажиллагаагаа эхлэхэд тун төгсөн байсан. Бид томоохон объект түрээсэлж, олон ажилчин хөлсөлж авсан. Бид том зорж хамтдаа дөргиж их чидэж уудаг байсан. Гэхдээ энэ жил хагасын хугацаанд би хамгийн чухал зүйлсээ бүгдийг нь алдсан гэж хэлж болно. Бүх насныхаа амжилт хөрөнгийн их усүрийг тавьж байна гэж бодож, зорж, асаж явсан тэр өдрөөд одоо ботход эсэргээрээ байсан юм шиг. Үйлдвэрийн байр сууц, тоног төхөөрөмжийн бүх асуудал шийдэгдэж бидэнд үйл ажиллагаагаа эхлүүлэх, зөвшөөрөл авах хэдэн төгрөг хэрэг болсон. Бид хоёр өөрсдийн нэр дээр ихээхэн зээл авсан тул нөгөө хоёртаа энэ ажлыг даалгалаа. Харин хариуд нь татгалцсан хариу авсан. Дөрвөлээ өртөө явснаас хоёр нь ухааны юм ярьдаг байгаа. Энэ бид дөрвийн маргалдах эхний шалтгаан болсон. Хамтдаа нэг ангид сурч байсан найз маань миний сүйт бүсгүйтэй зөвгөөргүй болсныг мэдээд мөн тэр тухай мэдэж байсныг мэдхдээ би үнэхээр тэсгэл алдтлаа ууралсан. Бүх зүйл тэгийн төрсөн өдрийн орой болсон. Болон миний сүйт бүсгүй хоёр нэг өдөр төрсөн юм. Бид дөрөв төрсөн өдөр тэмдэглэж нилээд дуусан. Нийлээд халамцуу 0 дуцаар ярьж байхад нь би санамсаргүй сонсоод гадаадд сурч буй миний хайрцтай ярьж байгааг нь баттай мэдсэн. Энэ тухай мэдээд баламгдсан би ямар эр хүн болохоо нудрагаараа ойлгосон. Гэвч найз маань найз гэж намайг бодлогүйгээр шүүх цагдаагаар явж бөөн хэрэг дэгдээсэн. Хамтын бизнес маань талаар болсон, урвсандаа бандсан уу, өөрсдийн нэр дээр үр зээл тавихаас болцсноо. Т2 замын сүлээс бутсан. Харин холоос материал татах ажлыг нуглуулахдаа тэр хоёр хичнээн төгрөг шамшигдуулсныг бид хоёр сүлд нь мэдсэн юм. Одоо болтол тэр мөнгө төгрөгийн асуудал шийдэгдээгүй л яваа. Бид хоёрыг хөрөнд орж, харин нөгөө хоёр маань мөнгө төлөлцөж дуусгана гэсэн үг өмгүүлээд өвчин зовлон тоочод алга болсон. Жил хагасын дотор би хайр сэтгэл, нөхөрлөл, нэр төр, хураасан хэдэн төгрөг гээд олон зүйлсээ алдсан. Хамгийн гол нь олон жилийн маань нөхөрлөл. Бид хоёр одоо тиймч ойр байдаггүй. Банк өр төлөөсний асуудлаар шахаа уулздаг. Ирчүүд нөхөрлөлдөө урвалтыг хизээж хүлээн зөвшөөрдөггүй. Одоо би найз нөхөр гэж явахаас үнэндээ цаараалах болсон. Итгэл алдарсан гэсэн үг л дээ. Гэхдээ энэ нэг талаараа бас хүнд хэцүү. Найз нөхөргүй явна гэдэг ямар ойлог байх вэ? Би хайртай бүсгүй болон найзуудаасаа хүндирсэндөө их шаналдаг боллоо. Яавал дээр гэдгийг хэлж мэдэхгүй юм. Тэднийг уучлж эр хүн шиг загнаа гэж бодож үтсэн. Гэвч надаас урвсан, надад учруулсан хохирлыг нь бодохоор хариугаа авмаар санагдах юм аа. Хүнийг таньсан мэдсэн, удаа нөхөрсөн гэж итгэж болдоггүй юм лээ.
Хүн бүхэн миний найзууд шиг байхгүй байж болох ч нөхөрлөлд хил хязгаар гэж байдаг юм шиг. Эсвэл нөхөрлөлдөө мөнгө төгрөг, ашиг сонирхлыг бүх утга гэж бусдад хэлмээр байна. Та бүгд олон хүнтэй уулзаж зөвлөж явдгийн хувьд надтай санал нийлэх үү? Найз нөхөр байна гэгч чухам юу юм бэ? Найз гэж чухам хэний хэлэх вэ? Нөхөрлөлд үүрэг хариуцлага хил хязгаар гэж байх уу? Энэ асуултын хариуг олон хүн сонирхож байгаа гэж бодож байна. Найз нөхдөө гомдоосон, найз нөхдөдөө гомдсон хүн олон байдаг юм шиг. Та бүгдээс энэ талаар асуухыг хүссэн хүн надаар хязгаарлагдахгүй байх. Тиймээс та бүхэн надад зөвлөгөө өгөөч. За бидний тандан загтал илгээсэн за өөрийн асуудлаа бас бидэнтэй илэн далангуу хуваалцаж байгаа энэ хөө загтлын эзэнд бас талархснаа илэрхийлье. Тэгээ мэдээж бид студидтэй бас чамд зөвлөгөө хүргэхээр сэтгэл зүйч зөвлөгч нараа урьж оролцуулж байгаа юм. Тэг өнөөдрөө бас чамд зөвлөгөө өгөхөр энэ цугаа зочтой танилцуулъя гэж бодож байна. Монгол Хүн Байгууллагын зөвлөгч Ариун Болд хүрэлцэн ирсэн байна. За түүнчлэн Нандин ертөнд сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Баяр Цэцэг маань хүрэлцэн ирсэн байна. Та бүгдэд бас урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн бас талархал илэрхийлье. Тэгэхээр бидэнд яг хандсан энэ загтлын эзний байр суурийг бас тандахад бол ер нь бол хоёр шийдвэрийг аль нь гаргахаа мэдэхгүй тий. Тэгээд биднээс бас тусалцаа авах хүсэж ингэж хандсан нь бол ажиглагдаж байсан. За нэг талаас бас нөгөө нөхөрлөлтөө өнж байж чадаагүй өөрийнх нь үнэт зүйлийг үгүйсгэсэн тэр найзуудтай гомдсон гомдол байгаа. Нөгөө төгөөр бас тэдэнтэйгээ бас мэдээж өнгөрсөн хугацаанд маш удаан хугацаанд хамтдаа байсан учраас бас хаацахыг хүсэхгүй эргэж харилцаагаас сэргийх ийм хоёр шийдвэрийн дунд зогсоод тэгээд хэрхэн шийдвэрээ гаргах вэ гэсэн тусламжийг бас биднээс хүссэн баха гэж бодож байна. Ер нь ямар ч хүний сэтгэл зүйн хэрэгцээ гэж байдаг л та. За тэрэн дээр бол мэдээж хүн өөрийнхөө орчин тойрон найз нөхөд гэр бүлтэй сэтгэл санаагаа ойлголцож хуваалцаад өөрийнхөө мэдрэмж сэтгэлдээ хуваалцаад тэр тохиолдолд өөрөө сэтгэл ханамжтай байж идэг. Харин саяын залуугийн хувьд болохоор тэг гинтийн тохиолдлоор яг өөрийнхөө сэтгэл мэдрэмжээ хуваалцдаг байсан хар багын сайхан найзууд те. За тэгээ өөрийнхөө бүр хайр сэтгэл бүх нандин зүйлийг ярьдаг байсан тэр найз охин сүт бүсгүй энэ бүх зүйлүүдээ гинт нэг дор алдсан учраас те одоо нэг өөрийнхөө сэтгэл зүйн ямар ч хүнд байдаг сэтгэл зүйн хэрэгцээнүүд маань гинт тулгараад ирж штэ. Одоо би хинд итгэж найдах уу, би хинтээ мэдрэмжээ хуваалцах уу, би хинтээ ярилцах уу, би хинтээ яаж асуудлаа хуваалцах уу те бүх сэтгэл зүйн ойлголцлын хэрэгцээнүүд маань гинт өөртөө тулгараад ирж байгаа. Тэгээд эргээд бодглохлоор нөгөө нэг бүх хамтдаа байсан багын найзуудтайгаа байсан үеуд нь сайхан санагддаг мэдрэмжээ хуваалцаад явж исэн тэр үеуд нь өөрт нь хамгийн аз жаргалтай үе болоод үлдчихсэн байдаг. За тэгээ эргээгээд найз сүйт бүсгүйтэйгээ өнгөрөөсөн мөч бүхэн хайрыг мэдэрсэн мөч бүхэн өөрт нь байнга гэгэлцэж бодогдоод идэг те. Энэ бүх зүйлүүд чинь өөрт нь гой аз жаргалыг мэдрүүлж байгаа учраас тэр аз жаргал нь яг нөгөө өөрөө хэрэгцээгээ бүрэн гадагшлуулж исэн би гэдгээрээ байж чадчихсан учраас тэр хүнд өгүүлэгдээд байгаа. Тэгэхээр одоо мэдээж яг энэ зүйлээ гинт алдсан учраас өөрт нь яг нөгөө сэтгэл зүйн өөрийгөө би яаж хин гэж авч явах уу те би хинд итгэх ёстой вэ хүн чинь нөгөө мөн чанараасаа би бусдад итгэж идэг би бурханд итгэж идэг би найзуудтай итгэж идэг ээж авдаа итгэж идэг сүд бүсгүүдэд итгэж идэг гэсэн итгэлээр дүүрэн амьдрал өөр утгатай байдаг байхгүй тэгэхэд нөгөө итгэх итгэлүүд маань гинт байхгүй болчихлоор нөгөө хүн өөрөө нөгөө барьцаалтна гэж бид нэр ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг тиймэрхүү байдалд орчихсон ийм сэтгэл зүйн мэдрэмжүүд бол яг одоо тулгарсан байна гэж хэлмээр байна тий. Энэ загтлаас харахаар ингэж юм л да. Эргэлзээ тэнглэлцнээ бусдаа хуваалцах зөв гэж би боддгоо. Бүгдээрээ хэлцвэл буруугүй хүлээ усаргаа бол хэрэгвэ гэж хэлдгээ гэж ингэж хэлж байгаа. Тэгэд юуны өмнө энэ залуу маань ингэж сэтгэлээ нэгэд хуваалцаж байгаа нь маш сайн байна. Сургаалт төгс номон дээр гай гамшиг зовлон тохиолдсон үед хол байгаа ах дүүсээ зорсноос ойр байгаа хөрш буюу амт нөхдөө зороо гэж ингэж хэлдэг байна. За тэгэхээр найз нөхөд гэдэг бол хүн дугаасаа бас чухал байр суурьтай. Гэхдээ энд бас хэлсэн байгаа те хил хязгаар гэж байна уу гэж хэлсэн байгаа. Мэдээж хил хязгаар бол байгаа. Гэхдээ хил хязгаар тогтоохын өмнө эхлээд найз гэдэг чинь хин юм бэ гэдэг талаар ярилцахаас өөр аргагүй. Яг тэгэхээр эн чинь энд бол найз нөхд гэдэг энэ хүний хувьд одоо энэ загтлын хувьд ч гэсэн гол байр суурь эзэлж байгаа. Тийм учраас найз нөхөд хинбэ гэдгийг би өөрийнхөө үгээс гэхээс илүү тийм ээ. Одоо үнэхээр тэр амьдралын мөнхийн үннийг харуулдаг тийм ээ. Библи дээрээс бас
монголчуудад хэлхийг хүсэж байна л да. Библи дээрс ингэж харах юм бол за энэ 1-р Самуэль номын 18 дугаар бүлэг дээр нөхрөлийн тухай нэгэн сайхан тийм хэсэг гарч байгаа. Одоо ингэж хэлж байгаа. Давид Саултай ярилц дуусахад Йонатаны сэтгэл Давидын сэтгэлтэй нийцвэ. Йонатан Давидыг өөрийн адил хайрлаа. За тэгэд Йонатан өмсөж байсан гадуур дээлээ тайлж өөрийн хуйг дуулгыг илд номсом бүс зэргийн хамт Давидд өгөв. Ийхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж ялд байгуулсан Саул түүнийг дайшдынхаа ахлагч болох гэх ийм нөхрөлийн тухай гарч байгаа. Тэгээ энэ дээр гол зүйл нь яаж ийнэ вэ гэхээр Йонатан Давидыг өөрийн адил хайрлав гэж гарч байгаа. Энэ хоёр бол маш сайн тийм анд нөхдүүд байсан. Тухай ингээ гардаг. Тэгэд ямар ч тийм хүнд хэцүү нөхцөл бүр ингээд урагхаас өөр аргагүй гэж хэлмээр тийм нөхцөл байдалд Йонатан Давидаас урвж байгаагүй. Нөхөрлөө маш их үн цэнтэд үзээд эцэг нь одоо Саул хаан Давид хааныг алах гээд араас ингээ хөөцөлтүүд явж явах үед Йонатан бүр түүнийг тэгээд түүнээс сухтаалгаж нууж нөхөрлөлтөө маш их үнэнч байсан ба. Энэ нөхөрлөлийг хараад миний хувьд бол энэ найз нөхөр гэдэг зүйл дээр юуны төрөнд Йонатан Давид хоёрын нөхөрлөл бол ингээ над маш дотно тийм санагддаг байгаа. Тэгээд энэ нэг саяын хэлсэн үгэлбэр бодод Йонатан Давидыг өөрийн адил хайрлалаа гэж. Тэгэхээр би эндээс найз нөхрийн мөн чанарыг найз нөхөр гэж хинбэ гэдэг тэр утга учирыг олж харж байна л да. Тэгэхээр найз гэдэг бол амт нөхрөө өөрийн адил хайрлсан байдаг юм байна гэдгийг бол харж байна. Тэгэхээр яг өнөөдрийн нөхцөлд гэх юм уу те бодит амьдрал дээр яг найзлах нөхөрлөх талаар бас хүмүүс өөр гэсэн мэдээж ойлголттой хандлагатай байгаа штэ. Тэгээд яг бодит байдал дээр ажиллаж байхад бас их олон төрлөөр найзлж нөхөрлөөд нэгдээд байх шиг байгаа юм тийм ээ. Дотны найз, за ажил хэргийн найз гэл за магадгүй бас зарим нэг зүйлээрээ зөвхөн тухайн цаг мөчид нэгдэж байдаг те. Ийм байдлаар хандаж байгаа. Тэгэхээр бас энд бид нөгөө зөв нөхөрлийн талаар мэдээж бас ярилцсан зүйтэй авах гэж бодож байна. Өнөөдөр бас найз нөхөдгөө за мэдээж найз нөхөдтэй бас асуудалгүй тийм хүн байх ер нь их цөөхөн байгаа. Ер нь байхгүй байна тийм ээ. Тэгэхээр зөв найзлж нөхөрлөнөө гэдэг юу юм сая сэтгэл зүйч манаас хэлж байна. Найзлж нөхөрлөх тийм ээ өөрөө би байх юм хэрэгцээ байдгаа гэж ярьж байна. За түнчлэн найз нөхөд байхын мөн чанарыг бас энэ ариун библи дээрээс бас зөвлөгч манаас хэлж өглөө. Тэгэхээр зөв найзлж нөхөрлөнө гэх зүйлийн талаар бас зөвчтэй манаас хуваалцаач. Тэгээ бас энд мэдээж сая хэлсэндээ найз нөхөр гэдэг бол бас өргөн хүрээтэй утгатай хүмүүс бас янз янзаар ойлгодог тийм ээ. Тэгэхээр жинхэнэ амт нөхөр, жинхэнэ найз нөхөд гэдэг бол яг өөрөөсөө төрүүлж тухайн хүнийгээ одоо тавьж яадаг, тухайн хүнийгээ хүндэтгэж яадаг, хайрлаж яадаг, тухайн хүнийхээ хэрэгцээг нь бас бодож байдаг. Ийм зүйл байна. Харин одоо тийм тааламжтай биш буруу нөхөрлөлийн хувьд бол ихэрж өөрийнхөө ашиг сонирхлыг тавьдаг. Өөрийнхөө ашиг сонирхлын төлөө найз гэж нэрлэж байсан тэр хүмүүсийг худалдахаас тэднийхээ золиослохоос ч буцахгүй ийм нөхөрлөл бол тийм маш их ялгаатай. Тэгэхээр Библиэлд 6 дугаар ном дээр юу гэж хэлдэг вэ гэхээр 13 дугаар бүлгийн 20 дугаар эшлэлээр мэрэгэн хүмүүстэй хамт явагч нь мэрэгэн болно. Харин мунхан хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амснаа гэж хэлдэг. Энэ залуу маань ч гэсэн бас тэгэхээр хохирол амсаж байгаа. Яагаад вэ гэхээр багаасаа ингэж найзлаад нөхөрлөд явсан. Гэхдээ тухайн хүмүүсийнхээ зан чанар ямар нөхцөл байдал ямар зан чанар гарах вэ гэдгийг төдийлөн тийм ээ ажиглаагүй мэдээгүй байсан. Тийм учраас ямар ч гэсэн бид нар ингэж олон жил бас хамт явж байгаа учраас гээд итгээд тэр мөнгө төгрөгийн асуудлыг даатгсан байгаа. Тэр үед нөгөө хоёр найз нь сүүлд нь мөнгө төгрөгийн нэг шамшигдуулж тийм ээ дундаас нь ашиг олж байсныг сүүлд нь олж мэдсэн байна. Тэгэхээр эндээс харахаар тухайн нөхөрлж байгаа хүнийгээ ямар хүн бэ гэдгийг таньж мэдэх нь бол үнэхээр чухал юм аа. Тийм.
найз нөхөд гэдэг дээр санал асуулгууд явагдсан мэт юм лээ л дээ. За тэр санал асуулгууд дээр юу гэж гарсан бэ гэхээр найз гэж юу н чухам хэн байх хэвтэй юм бэ? Хамтрагч байх хэвтэй юм уу? Эсвэл бол дэмжигч байх хэвтэй юм уу? Эсвэл ойлголцогч байх хэвтэй юм уу? Эсвэл аялдан дагалдагч байх хэвтэй юм уу те? Ямар нэг үйл явдал болно найзынхаа хойноос дагаал нэг хэлсэн үгийг чи тийштэй гэл араас нь ямар хашин шог дээр гардаг үлээ тэр шиг тийм ингээл давтаа яваад идэг шиг тийм аялдан дагагч байх хэвтэй юм уу? Ер нь найз гэж хин юм бэ гэдэг талаар санал асуулга явуулсан байт юм лээ. Тэрнээр юу гэж хариулсан бэ гэхээр ихэнх дийлэнх 70% нь хүмүүс нь найз болвол сэтгэлийн хувьд дэмжигч байх ёстой гэж хариулсан байна. Тэгэхээр эндээс ч гэсэн бидний түрүүний нөгөө бидний яриад байгаа зүйлийн дээр л гол дүгнэлт нэргээд очиж байгаа байхгүй. Тэгэхээр хүн ер нь юу хүсдэг юм бэ гэхээр өөртөө хуваалцах дэмжигчийг хүсэж идэг. Хүн гэр бүлтэй байсан ч гэсэн ээж автай байсан ч гэсэн дахиад тусдаа найз гэж сэтгэл зүйн хэрэгцээний заавал зүйл байдаг учраас тэрэндээ найз гэдэг зүйлээс бас сэтгэл зүйн дэмжлэг авах хэрэгтэй гэдэг учраас найз гэж хамгийн чухал сэдв болж яригадаад идэг, нөхөрлөл гэж хамгийн чухал сэдв болж яригадаад идэг ийм зүйл юм байна. Тэгээд бид нар ер нь нөхөрлөлийг баг нөө хайртай дүүц хүз авч үздэг штэ тий. Тэгэхээр нөхөрлөл хайр хоёрыг маань ер нь гол ялгаж байгаа зүйл юу юм бэ гэхээр бид нар нөхөрлөл хайрд бол адилхан сэтгэл санаа зориулдаг те нөхөрлөлд ч гэсэн гэхдээ гол нь тэр хоёрын хооронд харилцан ойлголцол өөр төвшний бие биенийг хүндлэл байдаг учраас энийгээрээ гол ялгаа нь оршиж идэг юм аа гэж хүмүүстэй бас хэлмээр байна тийм. Тэгэхээр нөхөрлөл бол хичнээн бат бөх байна. Хүн төдий чинээ сэтгэл тэнэгээр ядаж те бусадтай хуваалцах мэдрэмж нь ч гэсэн өөр нөгөө нэг монголчууд илүү бас ярьдаг штэ найзтай хүн талын чинээ гэл тийм танилтай хүн талын чинээ гэл те. Тэгэхээр ер нь бол найз нөхдийн хэрэгцээ гэдгийг айгүйг чухалчилж авч үздэг юм байна. Тэгэхээр найз гэдгийгээ бид нар шалгуур гэж тавьж үзэхээсээ өмнө те найз ажил хэргийн найз хэрэгтэй мүү эсвэл энэ надад хэрэгтэй хүн гэдэг утгаараа найзлах биш те. Найзын гол мөн чанар нь ер нь дэмжигч сэтгэл санааны ойлголцол тэр тулгуурлаж идэг юм аа гэдгийг л хүмүүст хэлмээрэн саяын загтлын залууд ч гэсэн бас хэлдэг. Ирчүүдийн нөхөрлөл жишээлбэл захиандар бол бас нөгөө урвалтаас болоод ер нь хөрөлсөөцсөн байгаа шүү дээ. Ирчүүд эмэгтэйчүүдийн хувьд бас харилцаа адилгүй байна гэж нөхөрлөл одоо яагаад уралтанд ороод байна вэ гэдэг тал дээр. Тэгэхэд ирчүүдийн хувьд бол нэг мөнгөний асуудал бас байна гэж байгаа. Түнчлэн эмэгтэй хүнээс бас болдго юм аа. Эмэгтэйчүүдийн хувьд бол үл ойлголцол гараад хин нэгэндээ бууж өгөхгүй байдлаас эсвэл нөгөө атаа хорсол гэсэн зүйлээс дийлийнх нь одоо нөхөрлөлөөсөө татгалзаж байгаа тийм нөхөрлөлөө өснүүлж байгаа ийм үйлдэл хийгээд байна гэж. Тэгээд энэ загтлын эзэнд бол мэдээж бидэнд тавьсан ханцаа асуултаас харуул бас чухал зүйл нь юу вэ гэх юм бол хил хязгаарын тухай бас их дурдсан байсан л да. Үнэхээр найз гэдэл ингээд туслаад л те байнга одоо сая дэмжигч байна гэд хэлж байна шүү дээ. Тэгэхээр туслаад байнга ингээд өгөөд те ингээд байхын зөв юм уу? За ялангуяа энэ мөнгө төгрөгийн асуудлаа бас мэдээж бид нар хэдий ингээд ярилцаа сууж байгаа ч гэсэн яг цагаад бол бид нар бас яг шийдвэр гаргахад хүнд штэ. Хайртай найз нь үнэхээр асуудалд орсон бол бид бас хармаагаа ухаад байгаагаа хөөс бас мэдээж татгалзахгүй. Гэхдээ энд ямар нэгэн хил хязгаар байж иж одоо цаашаа эрүүл харилцаа явах болов гэж ойлгоод байна л та. Тэгэхээр энэ мөнгө нөхөрлөлийн асуудлыг бас ер нь хэрхэн шийдвэл зүгээр байд юм бэ? За саяхыг ярихаас өмнө чиний яриан дундуур ярьсан зүйлийг ярив. За эрэгтэй хүмүүс найз нөхөрлөлийнхөө харилцааг таслахтаа ч юм уу те одоо айгүй муухай хэлээд нь штэ. Гол төлөв юун дээр тангацсараад байна вэ гэхээр нөгөө нэг эмэгтэй хүмүүс юм эсвэл мөнгөний харилцаан дээр гэж байна. За тэгэхээр эрчүүд бол эрчүүдийн нөхөрлөл уралд бол хизээч байх эсгүй зүйл гэж үздэг. Нөхөрлөлөө хинээс тэр үнд байх ёстой гэж үздэг. Харин тэрнээс үүдээд нөгөө нэг уралд бидний нөхөрлөлд хизээж байх хүсгүйгээ үздсэн тохиолдолд нөгөө найз бүсгүүтэй сүд бүсгүүтэй нь ярьж исэн энэ зүйл бол тухайн хүний нөгөө найз нөхдийн үнцэн гэдэг зүйлийг энэ тухайн агшинд ерөөсөө орд үндэсгүй байхгүй болгочихж байгаа байхгүй юу сэтгэл санаа. Тэгэхээр нөгөө мэдээж найз нөхдийг үнэлж исэн үнэлгээ байхгүй учраас найзтай гар хүрэх зоригтой болсон байна. Тэгээд дээрэс нь тэгэхээр ер нь эрчүүдийн нөхөрлөлд уралд гэдэг зүйл маш том нэг ганц хоёрыг үүсгэж идэг. Тэгэхээр хамгийн гол нь эрчүүд нөхөрлөлөө хамгийн илүү үнэлж чадчихдаг. Эмэгтэйчүүд бол сэтгэл зүйн онцлогоороо ч гэсэн ганц нэг удаа маргалцчаад дараа нь уулзахдаа би энэ рүү гэнэ гэд
би чамайг тэгэхэд чи айгүйх гомдсон чи айгүй муухай байсан шүү гэд ойлголцож чаддаг, ярилцж чаддаг. Гэтэ би биентэйгээ хэрэлдсэн ч байсан гэсэн дараа нь эргээд би биентэйгээ ойлголцох нь хүртэл арай энгийн төвшөнд байгаад идэг байхгүй. Тэгээ нөө эрчүүдийн хувьд нөхөрлөл гэдэг маань арай гүн сэтгэлийн зүгээс гараад идэг юм зүйл юм байгаа. Тэгээ ер нь хил хязгаар гэдэг зүйлийг ярихад бол хил хязгаар мэдээж найзын төвшөнд байх ёстой. Гэхдээ тэр хил хязгаарыг юу нөхцөлдүүлж идэг юм бэ гэхээр хүндлэл хамгийн гол нь нөхцөлдүүлж идэг юм аа. Бид нар найзаагаа хэдий чиний хүндэтгэн төдий чинийгээр бид нарт хил хязгаар байж идэг. За тэгээд тэр хил хязгаар маань алдрах тусам багасах тусам би бинийгээ хүндлэлч гэсэн аажимдаа багасаад идэг ийм зүйл тогтол гэдэг. Тэгэхээр бид нар бас би бинийгээ мэддэг, сайн ойлгодог, төдий чинийгээрээ буцаад эргээд хүндлэлээ байнга хадгалж явах хэрэгтэй. Хүндлэл байхгүй байх юм бол бидний юунд хил хязгаар бүр утга учиргүй болно. Тэгээд дээрэс нь өөртөө бүр хил хязгаар гэж ярилцчихгүй болох ийм зүйл байгаа. Тэгэхээр хамгийн гол нь би бинийгээ бүх найзууд хүндэлж иж ойлгож иж илүү найзын төвшөнд яригднаа гэж хэлмээр байна тий. Тэгээ зүгээр энгийн зүйл дээр бас илэрдэг шүү дээ. Хэрвээ ингээл хоёр найз байлаа, нэг нь дандаа өөрийнхөө тухай яриад байл л да. Тухайн хүнийг ерөөс сонсохгүй. Тухайн өөрийнхөө найз гэж үзэж байгаа хүнийг ерөөс сонсохгүй. Тийм түүний одоо ажил нь ямар байна, сэтгэл санааны ямар байна, гэр бүлийн ямар байна ерөөс сонирхгүй. Дандаа л өөрийнхөө тухай би гээл өөрийнхөө тухай яриад байвал тэр нөхөрлөл бол удаан явахгүй шүү дээ. Тэгэхээр найз нөхөр гэдэг бол юуны өмнө бие бинийгээ тийм өөрөөсөө илүү бие бинийгээ бас сонирхдаг. Яаж ин санаа тавьдаг. Энд чинь бас нөгөө хайрлаж хүндэлж байгааг илэрлээ шүү дээ тийм ээ. Хайр хүндлэл байхгүйгээр явж чадахгүй. Мэдээж за амргийн хайр ч юм уу тийм. Эхнэр нөхрийн хайр бүгд өөр мэдээж өөр байна. Эхнэр нөхөр өөрчлөн бие биенийг өнөхөр чин сэтгэлийн тийм. Тэр хайраар хайрладаг. Гэхдээ энэ хайр нь одоо ирчүүдийн амт нөхрөлийн тэр хайраас мэдээж ялгаатай. Гэхдээ юу гэж хэлмээр вэ гэхээр үнэхээр чин сэтгэлээсээ бие биенийг ингэж хайрладаг хүмүүсийн хувьд ямар ч одоо зовлонтой тий ямар ч үед бие биендээ санаа тавьдаг, тусалдаг. Тэгээ биенийг бас хүндэлдэг. Нөгөө талаас нэг бол сайн зан чанаруудыг мэддэг. Заримдаа өөрөөс нь ч илүү мэдчих тохиолдол бий. Тэгээд тэр зан чанарыг урамшуулж босгож яадаг. Мэдээж хүн ямар үед найз нөхрийн хэрэгцээ илүү байдаг вэ гэвэл ингээд сэтгэлээ хуваалцаад, ярилцаад ямар нэгэн шийдвэр гаргах тийм үед найз нөхрийн хэрэгцээ илүү их байдаг шүү дээ. За түүнээс зүгээр бүх юм сайхан байгаа үед бол магадгүй те зүгээр нэг одоо ууж идэх ч юм уу те тийм найзтай байж болох юм. Харин нэг шаардлагатай өнөхөр тэр зовлонтой юм уу те тэгэхээр хэцүү байгаа үед бол жинхэнэ найз нөхрийг хүн яг тэр үед л хайдаг баг тийм үү. Тэр үед л биеийн хитэр нь хідэн найзтай юм бэ те. Миний жинхэнэ өстэй ямар ч үед намайг хүлээж аваад намайг сонсдог. Чин сэтгэлээсээ сонсдог те. Надад чин сэтгэлээсээ ханддаг тийм найз надад хэд байна вэ гэд харах юм бол те бас их сонир харагдаж байгаа. Нөгөө талаас ийм үг байдаг шүү дээ. Чи өөрийгөө таныг гэвэл найз нөхрөө шинж. Тийм үг байдаг тийм. Тэгэхээр бид нар бас хинтээ нөхөрлж ийн гэдгээрээ бас тодорхой хэмжээнд хэлбэржүүлэх гэдэг гэж би бас хэлэх гэж байна л да. Тэгээ бид нар ямар хэмжээнд хинтээ ямар хэмжээнд найзлж үрэх вэ гэдэг чинь бас бид нарын бас сонголт шүү дээ өөрсдийн. Тэгэхээр хэрвээ бид нар өөрсдийнхөө тэр найз нөхрөөс сонголт маань юуны өмнө энэ хүн надад ямар нөлөө үзүүлж байна гэдгийг бас харах хэрэгтэй. Библиэлд хэлэхдээ муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг гэж хэлдэг. Үнэхээр миний над байгаа сайн зуршлуудыг эвдээд намайг тэр муу те бартаатай тийм зүйлээр дагуулах тийм хүн байвал би тэр хүнтэй яагаад нөхөрлөх ёстой юм бэ? Харин надад нүмер нөөлөхдөө тийм үү? Надад үнэхээр сайнэр нөлөөлж чаддаг. Дөрөв баяр цэгийн хэсэг намайг бас дэмжиж урамшуулж чаддаг. Зовлон бэрхшээл тохиолдсон үед миний бас хажууд байдаг. Тэр бол найз нөхөр гэж би бас хэлмээр байна л да. Тэгэхээр Библиэлд ч гэсэн гардаг ба. Йов номон дээр Йов номын 2 дугаар бүлгийн 11 дэх ишлээс эхлэх гарч байгаа. Йов маш их хүнд зовлонд орох үед 3 найз нь ирдэг баг. 3 найз нь ирээд алс холоос дууга өндөрсгөө тэр 3 найз нь ирээд хамтдаа уйлаад 7 шөнө 7 өдөр хамтдаа цуг ингээд шороо самраа те
Тэр Йовыг тийм үхэл гашуудал тохиолдоод гэр бүлийнхнийгээ алдсан байгаа тэр үед нь хурж ирээд Йовтай хамт хуваалцж байгаа тэр 3 найзын тухай гардаг. Гэтэ 3 найз нь Йовтой тэр бүхнийг хуваалцж байгаа ч гэсэн өөр өөрсдийнхөө бодол санааг өөр өөрсдийнхөө илэрхийлж хэлдэг. Зөв буруу нь хамаагүй илэрхийлж хэлдэг. Гэхдээ л тэр 3 нөхөр бол Йовын хувьд бол нөхөр байсан. Хэдийгээр Йовыг тэр сайн ойлгож чадаагүй ч гэсэн ямар ч гэсэн ирээд хамт байгаад хуваалцаад бас сонссон тийм хүмүүс байна. Тэгэхээр ийм хүн найз нөхөр гэдэг бол ямар ч үед бас хэрэгтэй тийм үү? Ариун болд зөвлөгч ярьсан дээр нэг тулгуурлаад дэмнэр л да. Найз нөхдийн судалгааны дунд за энэ л миний жинхэнэ сайн найз гэж үнэлсэн хүмүүсээс таны жинхэнэ сайн найз хинбэ гэд асуусан чинь бүгдээрээ хэлсэн байгаа юм л да. Энэ миний жинхэнэ сайн найз. За та хоёр яаж танилцсан бэ гэд тэгсэн чинь 80% нь ингэж хариулсан байгаа. Миний амьдралын хамгийн хүнд хэцүү үед, миний амьдралын одоо нэг уруудл тариад би нэг бүтлгүүртэд явж исэн тэр үед эсвэл бол ээж автагаа тийм аргалтаад эсвэл бол ажил маань амжилтгүй болоод явж исэн энэ л хэцүү үед миний найз ганцхан надад байсан. Тэр хүн л намайг ойлгож сонсч ийсэн. Тэр хүнтэй л би сэтгэл санаагаа хуваалцж ийсэн. Тэгээд одоо болтол хамгийн сайн найз байгаа. Энэ хүн л миний сэтгэлд хамгийн нэгдүгээрт миний сайн найз гэсэн байр суурьнд оршин тогтнодгоо гэдгийг өргөмжилсөн байгаа байхгүй. Тэгэхээр нэг хүн амьдралынхаа хэцүү үеүүдэд хамгийн гол нь нэг хуваалцах хэрэгцээ нь маш их байдаг байна л да. Бүр энгийн бидний өдөр тутмын хэрэгцээнээс илүү. Тэр тусмаа тэр үед нь байгаа ганц хүн нь өөрийг нь ойлгож сонссон бол өөрөө бүх тэр зовлон шанал бүх зүйлээ гаргаж чадсан учраас өөрт нь маш том сэтгэл зүйн сайхан мэдрэмжийг авчирч идэг юм байна. Тэгээ ихэнх хүмүүс энэ хүнийгээ шууд сайн найзаар өргөмжилсэн тий. Миний хамгийн сайн найз намайг хэцүү үед дандаа тусалдаг гэдэг юм уу тий. Нэг удаа тусалсан ч гэсэн дандаа тусалдаг миний хажууд байдаг гэдэг байдлаар ойлгож идэг. Тийм. Тэгэхээр ер нь бол хүнд хэцүү үед нь л ойлгосон энэ мэдрэмжүүд сайн найз гэдэг өргөмжлөлийг маш их хурдан авчирдаг. Энэ мэдрэмжээ ч гэсэн хуваалцах нь хамгийн чухал гэдэг юм аа. Тэгээ саяын залууд ч гэсэн яг одоо ийм мэдрэмжүүд бол тулгарчихсан хэцүү байгаа. Тэгээ яг энэ үед таны хажууд за хуучин найзуудаа бодохгүйгээр тий одоо яг таны хажууд сонсоход бэлэн ямар хүн байна тий өөртөө чи харилцах ямар хүн байна. Тэр хүмүүсээ нэг өөрөө нэг хараад үзээрэй гэж залууд зөвлөмөр байна. Тий магадгүй одоо энэ залуугийн хувьд найз нөхөр бас сонгох тийм чухал тийм цаг шүүж болно шүү дээ. Яг энэ хүнтэй хуваалцах хэрэгцээ байна, тий найзтай алдсан байна. Харин хэрв хуучин найз нөхчин эргэж бас өөртөө харилцах боломжгүй болсон бол та бас шинэ найз нөхдөд болж болно гэж хэлмээр байна тий. Энэ бол найз нөхрөө сонгох тийм бас чухал цаг үе байна. Тэгээ энэ залуу маань бас түрүүний Сарагийн хэлж ирсэн сарах юм бол энд бас мөнгөний асуудлаас болоод бас найз эмэгтэй тэн бас нөгөө найз нь тийм ээ холбоотой болсныг мэдээд за тэгээд энэ залуугийн хувьд бол маш тийм хэцүү байдалтай болсон тийм энэ дэр хэлж байна би хайртай бүсгүй бол найзуудаасаа хөндөрсөндөө бас их шаналдаг боллоо гэж. Гэтэ магадгүй нөгөө талаасаа хэлмээр байна л да. За тэр найз бүсгүй чинь найзтай ч холбоотой байгаа бол танд ань болж чадахгүй хүн байсан байж болно. Тийм учраас одоо өнгөрсөн зүйлийн төлөө шаналаад хэрэггүй. Одоо цаг гэдэг бол маш чухал. Яг одоогоор амьдрна, өнөөдрөөр амьдрна, яг одоогоор амьдрна гэдэг бол чухал. Учир нь одоо цаг гэдэг бол яг зөвийн цаг гэж ярьдаг. Одоо цаг. Ихэвчлэн настай, нас өндөр болсон тийм хүмүүс бол өнгөрсөн өөрөө буюу дурсамжаар амьдарч байдаг. Харин залуу хүмүүс бүр эдэр залуу хүмүүсийн хувьд бол ирээдүгээрээ амьдарч байдаг. Ирээдүйдээ би тийм зүйл хийн гэдээ амьдарч байдаг. Тэгвэл дунд насны хүмүүсийн хувьд бол харьцангуй одоогоор амьдрах нь илүү байдаг байна. За тэгэх юм бол энэ залууд юу гэдээ урамшуулмаар байна гэхээр одоо чухал цаг байна. Тэ? Одоо сайн найз нөхдөд болж байгаарай. Тэ? Учир нь Монгол ардын хүндэж байдаг тийм ээ. Зовгч цагт нөхрийн чанар танигднаа гэж. Тийм учраас энэ залуу мөн нэлээд тийм зовлон амссан байна тий. Шүүх цагдаагийн хэрэгтж орсон байна. Өөр төлбөрт ч гэсэн орсон байна тийм үү. Тэгээ энэ үед чинь харин туслах найз нөхөд гарч ирэх болно тий. Хүний амьдрал дээр найз нөхөд гэдэг бол бас зарим үед солигдож байдаг. Хүнд хэцүү одоо
байдалд орох үед зарим найз нөхөд танаас явах болно. Таны огт бодож байгаагүй хүмүүс нь ч гэсэн танаас бас явах болно. Зарим үед таны эсрэг байх болно. Тэгээд энэ зүйлийг бид нар бас заримдаа сэтгэл зүйд бас бэлтгэлтэй байж болно. Бэлтгэлтэй байж болно. Учир нь Библиэлд дуулал 55 дээр хэлэхдээ миний анд нөхөр өгөөд дотны минь найз, миний нэг зиндааны хүн болох тийм ээ. Тэр хүн надаас урууж те миний зүрх сэтгэлийг ингээд шархлуулсан. Хэрвээ миний дайсан над руу ингэж хандж байгаа бол би тэсгөөсөн. Харин дотны анд найз маань надад ингэж хандж байгаа нь надад хэцүү байна гэсэн тэр илэрхийллийг Давид хаан дуул 55 дугаар бүлэг дээр гаргаж хэлсэн байдаг. Тэгээд Давид хааны хувьд ч гэсэн найз нөхрийн уруулт тийм ээ гэдэг зүйлийг ингээд үзэж амсаж байсан. Тэрийг хэдийгээр хаан хүн байсан тийм ээ. Хаан хүнд хамгийн олон найз нөхөртэй хүн гэж хэний хэлэх вэ гэвэл магадгүй хаан хүний хэлж болох юм шүү дээ. Гэтэл тэр хаан хүн маань эргээд ийм хүн хэцүү байдлыг гэсэн даван туулж исэн, тулгарч исэн тийм байгаа. Тэгвэл бидний хувьд ч гэсэн ийм байдал тулгарч болно. Тэгвэл бид нар давж гараад харин тэр үедээ бид нар найз нөхдөд тийм ээ одоо сонгох тэр сонголт нь илүү биднэрт илүү мэрэгэн болох. Зовх үед бид нартай хамт байж чаддаг тийм ээ нэг байж чаддаг. Намайг ямар нэгэн асуудал гараад яваад очих үед намайг хинцээж хүлээгээд авдаг. Уучлаарай би завгүй байна гэж хэлдэг үү те. Ямар ч үед хүлээгээд авдаг. Тим найз нөхөд бид нарт үнэхээр хэрэгтэй. Тэгээ нэг хүн хидий чиний итгэн төдий чинийгээр гондох гомдол нь их байдаг гэж ярьдаг шүү дээ те. Тэгэхээр яг энэ зүйл бол мэдээж татны хүмүүст маш их байдаг. За хүн хамгийн их итгэжсэн зүйл найзуудтай итгэж идэл тэр нь итгэлийг нь алдах юм бол нөгөө төдий чинийгээр сэтгэл санааныхаа хэмжээнд хамгийн их гомдож идэг. Тэгэхээр бид нар энэ залуудаа бас тий шинээр найз нөхдөө тий одоо олох тэр зөвлөж байгаа учраас найз гэж хин юм бэ? За тэгээд аялдан дагалдагч гэж хин юм бэ гэдэг талаар зүгээр найзаа яаж сонгох вэ гэдэг талаар зөвлөх өгье гэж бодож байна л да. Тэгэхээр найзууд бол яг цэвэр сэтгэл зүйн байдлыг те сэтгэл санаагаа ойлголцож мэдэрч чаддаг юм хүмүүс байдаг. Аялдан дагалдагчд бол те ерөнхий нийгмийн байдалтай ч харилцсанаа. Тэгээ одоо ямар байна те ерөн сэтгэл санааны юм байдал бол хизээж ойлголцдоггүй юм хүмүүс байдаг. За тэгвэл өөр найзууд бол яг цэвэр харилцагчд байж идэг. За аялдан дагалдагчд бол хизээж харилцагч байж чаддаггүй. Зүгээр нөгөө нэг данга хамт байж байгаа энгийн хүмүүсээс ялгаагүй ийм байдалд ордог юм байна. Тэгэхээр үнэхээр найзаа сонгох ч байгаа бол тий цэвэр сэтгэл санаагаа ойлголцоод мэдрээд мэдрэмжээ хуваалцаад ийм ингэж чадж байгаа хүмүүс бол таны дараагийн найзаар тодорч байна гэж хэлэхэд бол итгэлтэй байж болно. Сургууль ус ном дээр ингэж хэлсэн байдаг. Дэндүү олон найзтай хүн сүрэлд өртдөгч ах дүүсээс чинь дотно байж чадах анд нөхөр би юм шүү гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ бол маш гайхамшигтай үг байна. Тэгээд энэ үгээр би бас энэ залууг урамшуулмаар байна. Ямар ч хүн зовлон бэрхшээл толгорч болно. Энэ бол хүний бас амьдралын нэг хэсэг тийм үү. Зовлон бэрхшээлгүй амьдрал гэж мэдээж байдаг. Тэгэхээр тийм үедээ бид нарыг намайг дэмжиж чадах саяын тэр залууг маань дэмжиж чадах тийм хүний сонгож олж авах нь чухал. Тийм учраас өөрийн адил бас хайрлж чаддаг, хүндэлдэг, тэгээ хаалцж чаддаг. Тийм найз байх нэг чухал. Тэгээ зогсохгүй, шаардлагатай үед буцалтгүйгээр эдийн материал мөнгө төгрөг ч юм уу бас тусалж чаддаг тийм хүн хэрэгтэй. Тэгвэл миний хувьд бол яг нөгөө би өөрийнхөө хувьд ярьж байна л та. Миний хувьд найз нөхдийн хүрээнд гээд мөнгө зээлийн асуудал байгаад байх нь тийм зохимжтой биш гэж би хувьдаа үздэг. Өгч байгаа бол зүгээр өг. Өгч байгаа зүгээр л чин сэтгэлээс өг. Ямар ч зээл хэрэггүй тийм үү? Зүгээр л өг. Тэгээ монголчууд ярьдаг үстэй. Аягны хариу өдөртөө, алтны хариу жилдээ гэдэг шиг бид нар юу тарьж ин түүнийгээ бас эргүүлж хурааж авч яадаг. Тийм учраас зовж байгаа үед нь хүнд ялангуяа найз нөхдөд өгөх үед та амьдралдаа бас хөрөнгө оруулалт хийж эргээд танд бас хариу нэрх болно. Яг л та чин сэтгэлээсээ баяр хөөртэйгээр өгч байгаа үед танд магадгүй таныг дараа ямар нэгэн байдалд орсон үед чинь бас туслах анд нөхөд
элбэг байх болно гэж ингэж хэлмээр байна. Түүнээс ч үр зээлд тавиад бие биендээ зээлээд тооцоо хийгээд ингээд ах нь найз нөхдийн үед бол бас энэ харилцаа эвдэх тий бие биендээ бас ихтгэлцэл эвдэх ч юм уу тийм шалтгаан бас болж идэг. Гэтэ магадгүй тэгж чадаа зүгээр найз нөхөрлөө яваад байдаг хүмүүс байхыг үүсэхгүй тий. Гэхдээ л энэ зүйл бас тийм зохимжтой биш. Нөгөө талаас нэг баримтлагдаг чухал зүйл нэгтэр чиний найз байгаа бол чиний найзын чинь тэгээ найз эмэгтэй юм уу? Эхнэрийн талаар чи маш цэвэр байх хэрэгтэй. За энэ бол үнэхээр найз нөхөрлөө удаа хадгалах тийм ээ чухал зүйл байна. Тэр тал дээр эр хүний үед ямар нэгэн сэв байх юм бол ямар нэгэн хар ч юм уу те зүйл байх юм бол энэ нөхөрлөлд маш их те гүн сэв суулгана. Ягаад гэвэл найз нөхрөөсөө магадгүй эр хүний үед дээгүүр тавьдаг зүйл нь эхнэр нь шүү дээ. Гэтэл тэр чухал зүйлээр нь найз нөхөр нь тийм ээ ямар нэгэн байдлаар ингээд холбоо тогтоогоод хандаад эхлэх юм бол яг энэ загтал дээр гарч ирсэн шиг тийм энэ хэцүү байдал үүсэх болно. Тийм учраас нөхөрлөлөө хадгалахын тулд тийм энэ хоёр зүйлийг чухалчлаарай. Тийм энэ хоёр зүйл дээр их цэвэр хил хязгаар гэдгийг бас эндээ тогтоож өгөх хэрэгтэй. Эм чин үнэхээр бас нэг хил хязгаар шүү. Санхүү мөнгөний үед тийм ингэж өр зээлтэй холбогдохгүй байх. Эхнэрийнх нь хувьд, найз эмэгтэйх нь хувьд цэвэр байх нь бас нэг хил хязгаар гэж бодож байна. Тэгээд бид нар бас нөгөө нэг найз нөхөдтэй холбогдуулаад шалгуурууд айгүйх тавьдаг штэ. Тэгэхээр за та ямар найздаа ямар шалгуур тавьдаг вэ гэж асуухаар хүмүүс ингэж хариулдаг гинэ. Намайг уучлж чаддаг, намайг хамгийн их ойлгож чаддаг. За тэгээ намайг дэмжиж чаддаг гэх ерөөсөө айгүйх л шалгуур л хэлээд идэг. Миний найз бол тийм л байх хэвээр, ийм л байх хэвээр гэдэг ингээд дандаа хөндлөнгөөс л тэгээд идэг. Найзыгаа л шалгуураад идэг. Бид нар өөрсдөө найзын шалгуур тэнцээд ийн үгүй юу гэдгээ бас хүн болгон найз хайж байгаа тий. Найзтай өөрөө хүмүүстэй найзлдаг энэ хүн болгон бас өөртөө нэг юм асуултыг тавиад үзээрэй. Та яг өөрөө найзтайч тавьдаг шалгуур шиг та өөрийнхөө тэр шалгуурыг давж чадж байгаа юу? Бусад найзуудынхаа шалгуурт тэнцэж байгаа юу те? Та ямар ч тохиолдолд нууцлж чадах уу? Таны их тавьсан шалгуур шиг ямар ч тохиолдолд дэмжиж чадах уу? Тэгээ ямар ч тохиолдолд зовлон тулгарсан үед нь золиос ий чаддаг байдаг гэдэг шиг та өөрөө тэгж чадах уу? Тэгэхээр та өөрөө найзын шалгуурт хэр тэнцэх юм бэ гэдэг зүйлийг бас өөрсдөө бүх хүмүүс тавиад үзээрэй. Энэ тохиолдолд хоёр талаасаа бүгдээрээ найзын шалгуурыг тэнцсэн өөрсдөө хангаж чадж байгаа тохиолдолд мэдээж сайн найз байна. Сайн нөхөрлөл маань бат оршноо. Тэгэхээр тий. Нэр сэтгэл зүйч Адлер тэгж хэлсэн мэт. Бусад хүмүүсийг огт сонирхдаггүй хүн найз нөхдөг байт юм аа гэж. Тэгээд тэр хүн харин бас хүмүүст зовлон бий болгож идэг тийм хүн байт юм аа гэж хэлсэн мэт. Тэгэхээр би бас энтэй бас нэг талаараа санал нийлж байна л да. Тэгэхээр бид нар өөрийгөө сонирхоод байгаас илүү те бас найз нөхдөйгөө те хажуутайгаа хүмүүст бас санаа тавьдаг. Бас тэднлүүгээ ханддаг. Нэг шаардлагатай үед нь тусалдаг. За жишээлбэл надад нэг дэвтэр байдаг. Тэн дээр ингээд найзуудынхаа төрсэн одоо өдрүүдийг бичсэн байдаг. Тэгээ их тохиолдолд би санаад утасныхаа юм дээр сэргүүлгэн дээр тавьсан байдаг. Тэгээ өглөө утасны сэргүүл дуурайд ингээ харахад найз минь төрсөн өдөр байна. Тэгээд уцтах үед хөвчлэн л төрүүлж утсан байдаг. Тэгээ хүн тэр үед хүн үнэхээр баярлдаг. Хүнд чухал зүйл байдаг нь мэдээ төрсөн өдрөөр нь хүн гээд хандаад баяр хүргээд тийм ээ санаа гээд тавьж явах үед энэ хүн намайг үнэхээр бас хүндэлдэг тийм намайг сандаг хүн байна гэж боддог. Нөгөө талаас нь гэх юм бол тухайн хүний нэр тухайн хүний тэр нэрийн цаана байгаа утга учир тийм тэгээд бас их чухал шүү дээ. Бас нэг тийм судалгаа байдаг шүү дээ. 500 ийм яриа утсаар ярилцж байгаа 500 ярианд ингээд судалгаа хийсэн юм л да. Тэгсэн чинь 3990 удаа би гэдэг үг давтагдсан. Би гэдэг үг өөрийнх нь нэр болон би гэдэг үг давтагдсан. Тэгэхээр хүн өөрийгөө маш их чухалчилж үзэж яадаг. Тэр хэмжээгээрээ өөрийнхөө нэрийг бас чухалчилж яадаг. За тэгэхээр хэдийгээр тийм ч гэсэн та бусдыг анд нөхдөд ингэ сонирхоор. Тэгэх үед эргээд тэр хүмүүс чинь тантай холбоотой
байх болно. Тэгээд энэ нөхөрлөл харилцаа бол тэгж үүсдэг юм аа гэж энэ нууцыг бол хэлмээр байна. Тэгэхээр яг захидлын эзэнний хувьд бол түрүү хэллээ те хүмүүс өөрсдийн ойлголтоор өөрсдийн хандлагаар нөхөрлөлд ханддаг. Нөхөрлөлийг бол бас их чухалчилдаг хүн байгаа тийм ээ. Яагаад гэвэл энэ бас өөрийнх нь өссөн, төрсөн орчноос бас хамаарж байгаа штэ. Угаасаа айлын ганц хүүхэдтэй хүүхэд тогтдоггүй тийм учраас бусдыг үргэлж хань татдаг байсан. Тийм ч учраас өнөөдөр энэ харилцаанд маш их ач холбогдол өгч өнөөдрийн хүртэл найз нартай итгэж тийм ээ. Одоо энэний эцэст нь бас нөгөө сөрөг үр дагаврууд ирчээд байгаа юм л да. Хайртай найз өсгөөгээ бас ингээд алдаж байна. Дээрээс нь өөрөө маш их үр зээлэнд орж байна гэдэг. Тэгээ энэ захидлын эзэн маань бас бидэнтэй суцаар холбогдсон байгаа. Тэгээд яг хэлжсэн нэг үг нь маш тод санагдаж байна. Би одоо өөрөөсөө алдаа хайгаад нэг талаар олохгүй магадгүй миний итгэсэн л миний алдаа байхаа гэж. Тэгэхээр энэ найз нөхөд гэдэг энэ харилцааны өрөөнд бол итгэлцэл гэдэг бол бас их чухал тийм ээ. Хүндлэл итгэлцэл гэдэг. Тэгээд та бүгд магадгүй эргээд энэ яг ярьжсэн зүйл дээр нь бас тухайн захидлын эзэнд бас хандаж бас хэлэх байх л та. Найз нөхдөө итгэснээр энд одоо яг тухайн хүний бодож байгаа шиг те алдаа байх боломжтой юу. Тэгээд яг энийг яагаад сөхж байгаа юм гэхээр эргээд одоо нөгөө найз нөхдтэй болж цаашд хин нэгэнд итгэхэд өөрт нөгөө нөхөрлөл их чухал учраас одоо яг хүнд байдалд орчихсон учраас яг энэ асуулт өөрт нь бас байгаа ах гэж бодож байна. Итгэлцэл мэдээж байх хэрэгтэй нөхөрлөлд. Итгэлцэлгүйгээр, ойлголцолгүйгээр нөхөрлөл байна гэдэг бол ер нь их утгагүй байх л та. Хэцүү. Тэгэхээр итгэлцэл мэдээж байх хэрэгтэй. Гэхдээ бодит байдал гэдэг зүйлийг бас итгэлцлээс бас салгаж болохгүй байх гэж бодож байна. Тэгэхээр түрүүн бас хэлсэн байгаа тийм. Бидний ямар хүнийг найз нөхрөөрөө сонгох вэ гэдэг бол бидний сонголт. Тэгэхээр муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг гэж хэлсэн юм байна. Тэгэхээр хэрвээ би муу нөхрийг сонгох юм бол над байгаа тэр сайн үн цэнтэй зүйлүүд баг багаар улгайлагдаж өгөх болох байна. Тий. Хэрвээ би муу нөхөрт итгэх юм бол хариуд нь би юу хурааж авах вэ? Тэг хор хохирлыг л амснаа гэж Библи хэлсэн гэж хэлжсэн тийм үү? Хор хохирлыг амсна. Тэгэхээр би ямар хүнд итгэх вэ гэдэг чинь зүгээр л за би чинь тэр найз боллоо одоо бид найз болсон учраас чамд итгэлээ гэдэг бол тийм арай гин зүйл юм уу гэж би боддог. Библиэлд ч бас хэлдэг байгаа. Гинэн хэрсүү хүн тий тухайн байдлыг ойлгоод одоо үнэлж зэгнэж чаддаг болвол харин гинэн хүн одоо гими төлөө юм уу тэр тухайн байдлыг ухаарахгүй явсаар байгаад шангаа хүртдэг юм аа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр юу тариад юу хурааж авах тухай өнөдөр ярьж байна л да. Тийм учраас бид нар ингээд гинэн байдлаар тий бус байдлаар ингээд итгэх юм бол бид нар бас хохирол амсна. Харин миний найз нөхөрдөө итгэж болох хүн үү тий энэ маань ингээд намайг ийм хэцүү хүнд байгаа үед яаж ханддیں۔ Хэрэг итгэмжтэй зан чанартай юм байна гэд энэ бүхнийг нь харсны дараа итгэлээ ингээд өгөөд харилцаад явах юм бол харин өөр байх болов гэж бодож. Зарим хүний хувьд бол магадгүй цаг хугацаанд их ач холбогдол өгдөг юм шиг тий. Тухайн хүний хувьд бол их багаасаа их сайн мэддэг байсан. Багын найз учраас урт удаан найз учраас намайг арайч юм тий. Ийм хүнд байдалд оруулчихгүй маа гэсэн ийм байдлаар алдсан баг шүү. Сэтгэлзүйч мэдээж зөвлөгчийн хэлсэн зүйлийг аль үед нь итгэлцлээ гаргах вэ тий. Итгэлээ яах вэ гэдгийг мэдээж бодох хэрэгтэй. Гэхдээ ямар ч нөхөрлөл, ямар ч хайр, ямар ч харилцаанд итгэл, хүндлэл заавал байх хэрэгтэй байдаг. Тэгээд таны энэ итгэж байгаа харилцаанд нөхөрлөл бол маш агуу нөхөрлөл болно шүү дээ. Харин таны энэ итгэлийг найзууд чинь дааж чадаагүй учраас тэд нар нөхөрлөлийн үүргийг дааж чадгааргүй хүмүүс байсан байна гэж та ойлгож болно. Харин та энэ итгэлцлээ хэвээр нь хадгалж явсан тохиолдолд эргээд таны энэ итгэлийг даах, таны энэ нөхөрлөлийн харилцааг яг таних шиг хүсдэг те, яг ийм таних шиг нөхөрлөлийг мөрөөддөг ийм хүн таарах юм бол те, үнэхээр нөхөрлөлийг бат бэхээр нь үнэхээр сайхнаар нь авч явах боломжтой. Тэгэхээр та зүгээр би итгэсэндээ алдсан гэдэг биш те. Эднэр миний итгэлийг алдсан, харин
миний итгэсэн шиг энэ нөхөрлөлийг те бадраах тийм итгэлтэй анд надад хаана байна вэ гэдгийг та харин эрэлхийлэх хэрэгтэй гэж бодож зоригжуулмаар байна. Тэгэхээр тухайн цагтлын эзний хувьд ер нь бол яг хувь хүний хувьд бол байдлын нэлээд хүнд байна штэ. За нэлээд үр төлөөсөнд орчихсан байна гэж байна. Тэгээд нөгөө итгэл ивдсэн, за тэгээ хайртай бүсгүй хайртай найз нараас ингээд салангууд байгаа маш их бухимдал бас энэ цагтлаас харагдаж байсан л да тийм ээ. Тэр итгэл бүр заримдаа найзуудаасаа тэр хайртай бүсгүйгээс хариугаа авмаар санагдаж байна гэж ингэж бас бидэнд бичиж ирүүлсэн байгаа. Та бүгд энэ тал дээр бас ямар зөвлөгөө өгөх вэ? Үнэхээр тэр нөгөө хорыг хороор гэдэг шиг те эргээгээд тэр хүнээс хорслоо тайлж хариугаа авах ингэх нь ер нь зүйтэй юм уу? Одоо ер нь залууд ямар гарц байна? Тэг хэлсэн байсан те. Заримдаа ингэ эр хүн шиг санагдаад уушлаа гэж бодож жооловч те. Гэтэл бас ингэ хариугаа авмаар байна. Тэгээ хорсол занал төрж гинөө гэж хэлсэн байгаа тийм үү. Тэгээ би энэ дээр нэг мэрэгэн хүний хэлсэн тэр үгийг л хэлчихмээр байна л да хариу болгоод. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэхээр хорсол занал гэдэг бол өөртөө хорогчоод нөгөө хүнийгээ өгөхийг хүлээнэ тэ тэгж хүлээхийг хэлдэг юм а гэж хэлсэн байдаг. Өөртөө хорогчоод нөгөө хүнийгээ өгөхийг хүлээх нь шүү дээ. Хорслог гэдэг бол ийм л зүйлээ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр өөрөөр бид нар ингэж бодож байна юм уу? Энэ залуугийн хувьд яах вэ? Тэгвэл энэ залуу маань ингэж нөгөө найзуудтай ингээд хорсож яж болно те. Гэтэ заримдаа ингээд уушламар санагтаал. Ийм нэг эргэлзээний дунд байна тийм. Тэ. Хэрвээ та ингээд уушлахгүйгээр те хорсол занлаа агуулсаар байх юм бол та өөрөө яг нь хор уусан мөртлөө найзуудаа өхийг хүлээж явахтай адилхан гэсэн үг. Харин та уушлаад найзуудаа тавьж явуулаад эдгээр найзууд таны итгэлийг даагаагүй тийм зангаар шангаргасан боловч та уучлаад та тэднийг тавьж явуулснараа та өөрөө чөлөөлөх болно тийм. Тэр хүмүүсийн хувьд бол өөрсдийнх нь хариуцлага бас байгаа. Та өөрөөсөө шалтгааллах юмыг л ихэд хийчихээ. Тэр зүйл нь болох дээр та тэднийг уушлаад тэгээ өөрийнхөө дотор байгаа дээр баригдсан хүлэгдсэн байдлаас тавиа явуулчихаа. Тэгэх юм бол танд ингээд амар тайван ирэх болно. Одоо энэ загтлын ерөнхий энэ байдлыг харахад энэ залуу маань нэлээд тийм бухимдсан тий шаналсан тийм хандлагууд байна. Тийм учраас уучлаар дамжуулаад энэ хүнд амар тайван ирэх болно тий. Библиэд хэлэхдээ баяр хөөртөө зүрх бол сайн эмээ гэж хэлсэн байдаг тийм. Тэгэхээр баяр хөөртөөр тийм ээ. Уучлаад баяр хөөртөөр явах юм бол та үнэхээр ийм сайн эмийг болсон мэт тий амар тайвныг авах болно. Тэгээд танд сайн найз нөхөд учрах болно гэдэгт би үнэхээр эргэлзэхгүй байна. Ямар ч үйл явдал, ямар ч сэтгэл зүйн жоохон хэцүү байдлын дараа нэг уур бухимдал асч идэг л та. За тэгээд ихний залуугийн хувьд бол хамгийн ихний уур бухимдал гарсан зүйл нь бол тэр найзтай гар хүрхээс эхэлсэн байна гэж би бодож байгаа. За тэгээд мэдээж хүнд сэтгэл дотроо хоримтлагдсан уур бухимдлыг гаргаж иж тавьширдаг штеп. Тэр үедээ эхний үедээ мэдээж биеийнхээ хөдөлгөөнөөр нэг сайхан шанаадж аваад нэг уур бухимдлаа тэрх үедээ бол гаргасан. Гэхдээ одоо үргэлжлээд сэтгэл дотор нуур бухимдал, гомдол, цөхрөл бүх юм нь хоримтлагдаад байгаад байгаа байхгүй юу? Тэрийг яаж тэгшлүүлэх хэрэгтэй юм бэ гэхээр одоо дахиж очиод нэг цохих биш. Зүгээр өөртөө тэ өөрөө яаж тайвшрах хэрэгтэй сэтгэл санаагаа хин нэгэнтэй хуваалцдаг юм уу те надад ийм байсан одоо бид нартай хуваалцаад одоо өөрийнхөө цаашдын зүйлийн амьдралын талаар харж байгаа учраас илүү тайвширж байгаа бох гэж бодож байна те тэгэхээр энэ сэтгэл зүйн асуудлыг ярилцаад хуваалцсны дараа бол хүн арай илүү тайвширдаг тэгээд нэг асуудлыг бодоод үзээрэй би үнэхээр хариу авсны дараа юу болох вэ гэдэг асуудлыг за үнэхээр сайхан уур бухимдалтай айгүй сайхан тактик боловсруулаад тэ төлөвлөгөө боловсруулаад за тэрийг тэгж чадна энийг ингэж чадна гэд төлөвлөгөө боловсруулсан байж идэг тэр нь бол чадчих үед нь бол өөрт нь капитан нөгөө уур бухимдлаа гаргаад сайхан л байх л та гэхдээ тэр хүмүүсийг чадсны дараа та өөрөө сэтгэл ханамжтай байж чадах уугүй юу тэгэхээр энэ асуудлыг өөртөө тавиад тэ үнэхээр та тэр хүмүүсийн дорой явахыг харахыг хүсэж байгаа мó эсвэл зөвхөн өөртөө сэтгэл ханамжтай байгаад өөрөө ирээдүгөө дахиад хараад явахыг хүсэж байгаа мó гэдэгт л гол асуудал байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг бол аль болох те хин
Ариун Балдахын хэлсэнчлэн те. За аль бол хуучлагыг хүсээд өөртөө сэтгэл санаагаа тайвшруулад, уучлаад харин ирээдүйдээ анхаарал хандуулах те. Яг одоодоо яаж аз жаргалтай байх вэ? Хинтээ мэдрэмж санаагаа хуваалцах уу? Хэнийг найз нөхрөөрөө сонгох уу те? Ажил амьдралаа яаж үргэлжлүүлэх үү гэдэг асуудалд гол анхаарлаа хандуулаарай гэж зөвлөмөр байна. Энэ залуугийн манай хувьд харахаар бас нэг ийм байдал байгаа тийм. Найз нөхөд гэдэг төвтэй байгаа гэдэг ихэнд бид нар яриад өргөсөн байгаа тийм. Энэ тал дээр нь бас илүү зүйл хэлж өгөхийг хүсэж байна л да. Юу вэ гэхээр найз нөхдөс хамаарсан тийм давхар хамаарлын тийм байдал бол байна. Тэгэд нөгөө хамаардаг байсан, үргэлж харилцаатай байдаг байсан тийм. Амьдралынхаа бас нэг утга учиртай тийм их холбодог байсан. Тэр зүйл нь ингээд тэр орон зай ингээ хоосон болч тэр яаж вэ? Энэ залуугийн хувьд бол илүү шаналгаатай тийм байдал гарч ирж байна. Тэгэхээр энэ байдлаа зөвлөгчдөр очоод над дээр ирсэн ч болно. Тэгээ зөвлөгчдөр очоод хуваалцаад энэ байдал дээр эдгэрэх хэрэгтэй. Ингээд өөртөө хувьчлаа ярилцах юм бол аль ямар амьдралынхаа аль цаг үеэс эхлээд тэр найз нөхдийн хамааралтай эмгэг хамаарал гэж үзэж болно шүү дээ бас. Явсан байна гэдгийг харж болно. Тэгэхээр ихэвчлэн хүмүүсийн хувьд бол яадаг вэ гэхээр нэг өсвөр шилжилтийн наснаас энэ одоо эмгэг хамаарлыг их авдаг. Өөрөөр хэлбэл яадаг вэ гэхээр өсвөр шилжилтийн насны үед ялангуяа эрчүүдийн хувьд болохоор эцэг их төвтэй биш найз нөхөд төвтэй болчихдог байна. Найз нөхдөд маш чухал байдаг. Тэгэд хэрвээ тэр шилжилтийн насанд явж байгаа ихтэй хүүхдэд тэр насны хүнд найз нөхдийг ингээд муулах юм бол төвчж чаддгүй. Чи миний найз нөхдийг яагаад ингэж муулж байгаа? Харин чи өөрөө ийм байна гэдэг ингэж өмөрдөг байгаа. Эрчүүдийн хувьд бол тийм зүйл маш их байдаг. Одоо тэр үеэс эхлээд тэр найзуудаасаа хит хамаарсан тийм эмгэг харилцаа үүссэн байж болно. Одоо хит хамаарсан тэр байдлыг чөлөөлөөд найз нөхөдгүй байгаа үед ч гэсэн өөрөөрөө байж чаддаг. Заавал ингээд өөртөө бодогдож байгаа шийдвэр гаргах тэр болгоныгоо найз нөхдүүдтэйгээ хуваалцаж тэднээрээ ингээд саналын сонсчиж гаргах гад байх биш. Өөрөө ингээд бие даасан тэр байдлаа их хүчрхэг болгосон. Тэр байдал маш чухал байна. Тэгж чадах юм бол илүү танд эргээд илүү бас бие даасан эмгэг тийм хамаарлаггүй тийм найз нөхөд байх болно. Эмгэг хамааралтай тийм найз нөхдүүд л эргээд бас тийм хамааралтай хүмүүстэй л холбогддог. Тэгээд бие биеингүүгээр бүр байж чадахгүй юм шиг зарим үед те хит ингээ яршигтай те төвхтөө гэж хүмүүс бас ярьдаг штэ. Зарим одоо ингээд эцэгтэй нар тийм ээ эхнэрүүд ингээ зөвлөгөө авах үед юу ч хэлдэг ихтер манай нөхөр гэж юусэн нэг найз нөхдөл гэсэн хүн. Тэгэл найз нөхдүүд нэрэл манахаар ингээл байрлаад л явж өгөхгүй идэж уугаал те заримдаа уугаал ингээл надад бол хүндрэлтэй байдгаа гэд ярьдаг. За тэр бол бас нөгөө эмгийг хамаарлын тий илэрхийлэл болж байгаа гэсэн үг. Хит хамаарсан тийм байдал. Бас найз нөхөд гихлээр заавал тийм байх албагүй. Бие биедээ үнэхээр тэр чухал шаардлагатай үеуд бид нэр эрүүл зөв харилцаж, бие бинийгээ дэмжиж, урамшуулж, бие бинийгээ босгож, сайн зүйл хийхэд нь илүү тэ түлхэж өгдөг. Тийм байх нь чухал. Түүнээс бид нар л нэг найзууд гээл ингээл муу зүйлч хамтдаа хийж явах үедээ капитач байд юм уу те. Тэр бол тийм зөв нөхөрлөл гэж юу вэ гэдэг их бол анхаарлаа хандуулах тийм. Тийм учраас зөв нөхөрлөл чухал. Тэр эмгэг юм давхар хамаарлаас ингэж гарах нь чухал. Тэгээд илүү хувьчлаа зөвлөгөө авах үед илүү тодорхой тийм хэлж өгч болох болов. Ялангуяа айлын гэдэг ганц хүүхэд гэж хэлж байгаа тийм хүний хувьд бол илүү нөгөө найз нөхрийн хэрэгцээ хамаагүй илүү баг. Яг гэвэл хуваалцаад бас яваад очих тийм ах トゥ цөөн байх учраас тийм найз нөхдөллөр нь чухал гэсэн тийм сэтгэхүй байна. Тэгэхээр та бүгдэд бас баярлалаа. Үнэхээр цагтлын эзэн маань бас олж харсан баха, олон зүйлийг бас тунгаан бодсон бах гэж бодож байна. Үнэхээр асуудлыг нь өөрөө юм шиг тийм ээ хамтдаа хуваалцаж бас олон арга замыг хамтдаа эрэлхийллээ. Зөв үнэн үгийг бас их хүргэлээ гэж би бодож байна. Тэгээд бидэнд бас олгогдсон цаг энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг маань өндөрлөгдөх үеж байна. Тэгээд бид бас нэвтрүүлгээрээ мэдээж тухайн хүний асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Гэхдээ хамгийн зөв гарсан энэ байх боломжтой юм аа гэсэн энэ зөв чигийг тийм ээ
зөв үнэн үгдээр тулгуурлан бид хүргэдэг байгаа. Тэгээд мэдээж бид бас үзэгчээ энэхүү цагтлын эзнээ урамшуулан энэхүү нэвтрүүлгээ төгсгөх нь зүйтэй хаа гэж бодож байна. Та бүгдд бас товчхон юм залууд тийм ээ. Бас нэг амжилттай алхмыг хийж одоо тухайн хүнд бол маш шин тийм орчинд орох гэдэг шүү дээ. Ямар алхмыг хийж хэрхэн найз нөхд байж хүнд тийм ээ. Бусдыг өөрийн найз байлгахаас илүүтэйгээр хүнд бас найз байхад нь цаашлаад тэр хүссэн харилцаагаа бас үргэлжлүүлэхэд нь хэрэгтэй. Урмын үг зөвлөгөө өгч төгсгөөж. За залуугийн маань хувьд болохоор тэр нөхөрлөлөөс ингээд урвж байгаа байдлыг үнэхээр дургу тийм зан чанар байгаа. Өөрөөр хэлбэл нэг тийм үнэн зан чанар эндээс үнэртэй дээ гэж хэлдэг юм. Тийм учраас ийм үнэн зан чанартай хүн гэдэг бол маш их юм чухал юм аа. Тийм үнэн зан чанартай хүнд эргээд тийм ээ бас үнэнч тийм зан чанартай хүн таарлах болно. Тэгэхээр найз нөхдөд зөв сонгоорой. Чамд үнэхээр сайн найз нөхөр байгаа. За Библиэлд хэлдэг юу гэж хэлдэг вэ гэхээр одоо ирээдүйд болох юмсан ч гэсэн одоо ч гэсэн байгаа гэж тийм илэрхийлэлтийг хэлсэн байдаг. Тэгэхээр чамд сайн найз нөхч аль хэдийн байгаа шүү. Тэгж бодоод хараарай. Өдөрнийгэд харах үе чинь сайн найз нөхч олдох болно. Тэгээд таны бас сэтгэлийн орон зай бас тэр хэрэгцээ чинь тэгэхээр хангахтаад та баяр хөөртэй болох болно гэж тэгж урамшуулмаар байна. Асуудалгүй амьдрал гэж байдаггүй тий. Тэгэхээр асуудалгүй амьдрал гэж байдаг юм аа. Хүний амьдралын аль ч үед асуудал тулгарч болж идэг. За тэгэхээр өөрөө энэ асуудлыг даван тоолсноор хүн өөрийнхөө мөн чанарыг ойлгож, хүн өөрийнхөө илүү амьдралын утга учирыг мэдэрж идэг юм аа. Тэгэхээр энэ асуудлыг ч гэсэн та өөртөө итгэх ийм мундаг итгэлээр тэгээд найз нөхдөйгөө хүндлэх сайхан хүндлэлээрээ хിവэрээ авч үлдэж энэ асуудлыг даван туулах зоригтой байна гэж найдаж байна. Сэтгэл санаагаа ууж юм те хүмүүсийг уучлах сэтгэлгээтэй байж, өөрөө өөртөө итгэлтэй байж, ирээдүгөө итгэлтэй хараарай. За та бүгдэд баярлалаа. Тэгээд үзэгч та бүхэндээ бас энэхүү нэвтрүүлгийн турш бас бидэнтэй хамт байж энэхүү зөвлөгөө мэдээллийг бас хүлээн авсанд талархал илэрхийлье. Тэгээд анд найзууд ямар ч үед бие биений хайрладаг гэрчлэлийг бас онцлмоор санагдаж байна. Тэгээд сайн байна уу цагтлын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх дугааруудад уулзтлаа. Тэр баяртай.